Зарим үзэгчдээ та бүхний нойрны Төмөн Монголын алтгын энэ бол 2 дугаар сууг. Би томч төлгөөн надад баримт байна. Энэ баримтыг би тайлбарлах болно. Ингээд анхаарлаа хандуулна. Өнгөрөх 7 хоногийн баасан гарагт эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрлээ гэх мэдээллийг Монгол Улсын ерөнхий сайд хэллээ. Энэ мэдээлэл салбарын сайдыг огцруулах тухай асуудлаар хуралдах байсан чуулганы хуралдааны маргааш нь босно нь анхаарал татах сэдв яхахгүй мөн. Тахилч сайд яагаад чагнах төхөөрөмжийг өөрийн зүүн бэлгээрээ тааж мэдсэнгүй вэ? Энэ тухай баримтыг би тайлбарлах болно. Нэвтрүүлгийг сонгож байгаа үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За, баримт тайлбарын шинэ 7 хоногийн дугаар та бүхэнд яг одоо хүрч байна. За, хөөрхий эсрэг хүчин ганцхан муу сайттай зууралцаар байгаад энэ парламентын бүрэн эрхийн хугацаа нь дуусгар болохгүй гэх бодол төрөх. Огцорч өгдөггүй алтан хуйг түүний нөхдийн балгаар төр өнгөрсөн хугацаанд бодлого боловсруулах чадамжгүй төвшөнд тулж ирлээ гэдэг шүүмжлэл гарч байна. Эсрэг хүчинтэйгээ үзэлцээд байж чадан байгаа шинжилгээний засгийн газар өнгөрөх 7 хоногоос эхлээд өрөвдүүлэх тактикт шилжсэн бололтой юун түрүүнд хуулиар олгогдсон хугацаагаар эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг хилцэх хугацаа хойшилж хууль зөрчигдсээр байна. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38-ийн 1 тусгагдсанаар ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг улсын хуралд өргөн мэдүүлсэн бол ерөнхий сайд засгийн газрыг огцруулах саналыг нь төрийн байгуулалтын байнгын хороо, харин засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хилцэж санал өгөлд гаргана гэж заасан байдаг ч эсрэг хүчин Фортуна Батбаярыг огцруулах тогтоолын төслийг өргөн байраад өнөөдөр яг 25 хоног гэж байна. Эрх баригчдад сануулъя. За, гээд өөрийнх нь сандлын талаар хилцэх чуулганы хуралдааны үеэр танхимдаа тогтож ядаж байсан Батбаяр сайдын яамнаас гинтхэн чагнах төхөөрөмж илэрчглээ. Саяхан хууль зүйн сайд нь өөр дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсанд нь уурсаж хэсэгтээ аяглаж байсан бол дараагийн гүйцэтгэх ажиллагаа төлөвлөгдсөн этгээд нь Батбаяр байж таардаг. Аягуул дахиад л энэ 7 хоногт эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг хилцэхгүй хойшлуулж мэдгээр байгаа юм. Учир нь ийм өр нэмгэн сэтгэл ерөнхий сайдаас гарна. За, өвчтөй байхад нь яах нь гэд худлаа хэлээд сууж чаддгийм чинь энэ удаагийн бодит юм шиг найруулсан жүжигээрээ харин ч далим хийхээр нэг болох байхаа. Ерөнхий сайдын өнгөрөгч баасан гарагт чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийг эхний баримт толгон та бүхэнд үзүүлж байна. Нэрийн бичиг дараанаар баг бүрэлдэхүүр эндээс хараад миний өрөөнд ороо. Өнөөдөр энд Батбаяр сайдныг сууж амжихгүй, Шинэбаатар дарга хоёр сууж амжихгүй яваад манай эдийн засгийн яам дээр чагнадаг төхөөрөмж өглөөд ирсэн байлээ. Энэтэй холбоотой атар үйлдэл байх шиг байна. Одоо бүх төрлийн нэрийн бичиг дараанаар миний өрөөнд. Эхлээд ерөнхий сайдын дөнгөж сая хэлсэн үгийг задлж харъя. Хэрвээ үнэхээр Монгол төрийн нэг сайдын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн бол ийм чухал мэдээллийг би нэг ганц үг хэлчихье. Энэ бараг зарлалын шинжтэй гэж тодхон байж өгөхгүй гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй баг. Нэртэйгээр нь шинжлэлийн засгийн газрын бүх сайд нар өрөөндөө орохдоо болгоомжл учир нь чагнах төхөөрөмж суулгачихсан байх үгээд зарлах хэрэгтэй байж. Гэтэл чагнах төхөөрөмж хэдий дэлрүү гэдэг бас сонирхол татаж байгаа сэдвүүдийн нэг байгаа юм. За, ингээд хамтдаа дэлгэцэн дөөгдөх мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая. Монгол Улсын их хурлын дараа Зандаа хүүгийн энх болдын Twitter хуудсанд бичигдсэн мэдээллийг та бүхэнд харуулж байна. За, газрын тухай багц хуулийн төслийг татаа авсан тухай ерөнхий сайдын бичиг хэмээн тэрээр 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн цахим хуудсандаа энэ хүү жиргэг хийсэн байдаг юм а. Улсын хурлын дарга Зандаа хүүгийн энх болдын цахим хуудсандаа мэдээлснээр шинжлэлийн засгийн газраас их хурл дүргэн бариад байсан газрын багц хуулийн төслийг өнгөрөх 7 хоногийн пүрэв гарагт татаж авсан байх юм. Үүний яг өмнөх өдөр бас нэгэн тогтоолын төслийг шинжлэлийн засгийн газраас улсын хурл дүргэн барьсан байгааг давхар анзаарах хэрэгтэй. Дэлгэцэн дөөгт мэдээлэлд анхаарлаа хандуулна. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын хуралд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг улсын хуралд дүргэн барьсан байгаа юм. Өргөн барьсан эзэн нь Монгол Улсын ерөнхий сайд Норвей алтан хуйг юм а. Энэ хоёр үйл явцын дараахан эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаярын яамнаас тэгээд бүр төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрчглээ. Одоо харин харах өнцгөө энд тодорхойлох хэрэгтэй баг. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах үндслэлийг тоочсон баримт тайлбар нэвтрүүлэх танд нэгэн бичлэгийг хүргэж байсан. Эндээс чагнах төхөөрөмжтэй холбоотой харах өнцөг хаана төвлөрөх ёстой вэ гэдгийг төвөггүй ойлгож болохоор байгаа хаа. Тэр сайд бол өчтөр чамаас бид нөгөө ээлж тус хурал хийсэн засгийн газрын хурал дээрээс үнэхээр биеийн муудад чөлөөд явсантай хүний ганц удаа өвдөгт нь одоо ажил өгөх гээд ахаас жоохон онцгой маа жоохон харьяа. Энэ өндөр түвшинд уулзалт хилцээр хийж
Энэ Монгол саяхан улсыг холбосон Монголоор дайрч өнгөрөх транзит төвийн асуудал газ байгалийн хин нийлүүлэх гэрээ хийсэн. Болохгүй. Тэр эдийн засгийн хэмжээнд тийм үү? Хөрөнгө оруулалт ямар нэг өдөр ашиглах болохгүй. Нэг проблем шүү. Монгол Улсын ерөнхий сайд эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаярыг өвчтөй байсан гэж мэдэгдээд удаагүй байтал эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Батбаяр Чингис зочид буудал дээр зохион байгуулагдаж байсан өвчтөй гэгдэх өдрөө инхүү илтгэл тавьж суусан юм. Нэг талын хоёр баатар хоёр биесээ яг ингэж 6 дугаар сарын 17-ны өдөр хүндрэлтсэн. Ерөнхий сайд Фортуна Батбаярыг өвчтөй гэж шалтгаалаад нэг удаадаа огцруулах хэсэг асуудлыг нь хойшлуулж чадсан ч харамсалтай нь өвчтөй сайд нь өвчлсөн өглөөнөө цоо ирүүл Чингис зочид буудал зохион байгуулагдсан сургалтанд тиймүгэ хэлсээр хуруугаа гоцолцуулан зогссон байгааг дөнгөж сая 5 хүн дүрс ишлэгээр харууллаа. За ингэж худлаа ярьж чадах төрийн түшээд одоо өргөдүүлэх тактик чилжиж олон нийтийн дунд шүүмжлэлтэд тулгараад байгаа хуулийн төслүүдээс олонний харааг холдуулах гэсэндээ чагнах төхөөрөмж илрүүлчихсэн байж таарах нь. Тим сүрхий гал тахигч бөө сайд энэ төрд ажиллаж байхад яагаад очиж өөрийнхөө яам дээр суйрлуулчихсан байсан чагнах төхөөрөмжийг онгод тэнгэрэн түүнд хэлсэнгүй вэ? Эсвэл хэлж өгсөн болохоор олоод илрүүлчих үү гэд эргэлзээ тээсэн олон асуултууд энд гарч байна. Газрын тухай хуулийн багц хуулийн төслийг эргүүлэн татгуулсан шалтгаанаар ерөнхий сайд хэрхэн тайлбарсан бэ? Улсын хурлд хүргүүлсэн албан бичиг тоочсноор газрын тухай хуулийн төслийг эргүүлэн өргөн барихгүй гэсэн баталгаа байхгүй байна. Энэ хооронд улсын баяр наадмаар амрах хугацааг 5 хоног болон сунгахыг өнөөдөр байнгаараа дэмжлээ. Энэ талаар нэвтрүүлгийн дараагийн хэсэгтээ тайлбарлах болно. Хэд орны дараа эргээд студид холбогдъё. Хоёрдугаар сая хөтлөөс баримт тайлбар нэвтрүүлгийн дараагийн хэсгийг та бүхэн хүлээн авч үзэж байна. Анхаарлаа хандуулж байгаа танд баярлалаа. За, чагнах төхөөрөмжөөр дамжуулж шинжлэлийн засгийн газар олон нийтийн хар хүнсгийг өөрчлөх гэж хичээж байна. За, тэд олон нийтийн хар хүнсгийг өөрчлөхийг хичээж өнөөдөр ч гэсэн бас нэгэн мэдээлэл гаргасан байгаа юм. Харин миний хувьд засгийн газрын зөвлөсөн чиглэл рүү харах ойлголтын ухаан хүрэхгүй байгаа юм шиг байна. Надаас бусд нь чиглүүлэгч Алтан гацын зүг хараа бичээд суугаах. Тэгвэл Алтан гацад итгэхгүй байх хэд хэдэн үндэслэл байгааг өмнөх хэсэгтээ баримттайгаар тайлбарлалаа. Газрын тухай хуулийн төсөл төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай тогтоолын төслүүд юугаараа холбогдож байна вэ гэдгийг энэ хэсэгтээ тайлбарлах хэрэгтэй баг. За, хэдийгээр газрын тухай багц хуулийн төслийг шинжлэлийн засгийн газар эргүүлэн татаж авсан ч дахиад өргөн барихгүй гэх баталгаа ерөнхий сайдын үйлдсэн албан бичгээс харагдахгүй байгаа юм. За, албан бичгийг дэлгэцэн та бүхэн дэлгэнгээр нь харуулъя.
2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн Монгол Улсын ерөнхий сайд нарын Алтан хувийн мутраар баталгаажсан энэхүү албан бичигт хэрхэн дурддагдсан байгааг та бүхэнд харуулж байна. Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татж авах тухай энэхүү албан бичигт газрыг гадаадын иргэн аж ахуй нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн залт тусгасан мэтээр зарим этгээд улс төрийн зорилгоор мушгин гуйлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж, иргэдийг төөрөгдүүлж, мөн гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагааг өргөжүүлж байгаа тул засгийн газар 2013 оны 1-р сарын 11-ний өдөр улсын хурал дүрэн мэдүүлсэн газрын тухай багц хуулийн төслийн шинжилсэн найруулгыг татан авч байгааг уламжлая гэж Монгол Улсын ерөнхий сайд албан бичигтээ тоочсон байна. Монгол Улсын ерөнхий сайдын мутарт хамгаар баталгаажсан энэхүү албан бичиг туслагдсан санаагаар хуулийн төслийг хизээ нэг өдөр эргүүлэн өргөн барих нь тодорхой харагдах юм. За засгийн газрын гол тайлбар нь гадаадын иргэн аж ахуй нэгжид газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн залт газрын багц хуулийн төсөл тусгагдаагүй гэдэг хэсгээр гарч байна. Гадаадын иргэн аж ахуй нэгжид газрыг өмчлүүлж ашиглуулах залтыг 2002 онд одоогийн сөрөг хүчин газрын тухай хуулинд тусгасан гэх тайлбарчсан засгийн газраас гарч эхэлсэн. За энэ нь хэр бодиттой үндслэлтэй тайлбар вэ гэдгийг 2002 оны газрын тухай хууль хийгээд өнөөгийн засгийн газрын шинчилж найруулсан газрын тухай хуулийн төслүүдээс харьцуулж харах шаардлагыг энд бий болгож байгаа юм. Дэлгэцэнд анхаарал хандуулахыг хүсье. 2002 оны газрын тухай хуулиас та бүхэнд харуулж байна. Тэр дундаа 2002 онд батлагдсан газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх асуудлыг хуульчилсан байгаа юм. 27-гийн 2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн аж ахуй нэгж байгууллагууд олгоно. Харин 30 дугаар зүйлд газар эзэмшүүлэх хугацааг тусгаж өгсөн байна. 31-д газрыг Монгол Улсын иргэн аж ахуй нэгж байгууллагад 15-аас 60 жил хүртэл хугацаатаагаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунх хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж тусгасан байна. Энэ бол 2002 оны газрын тухай хуулиас авсан хэсэг гэдгийг дахиад тодтогъё. Газар эзэмших эрхийн гэрчлэгийг зөвхөн Монгол Улсын иргэн аж ахуй нэгж байгууллагад олгоно гэж заасан байна. Энэ эзэмших эрхийн хугацааг нь зааж өгөхдөө мөн л Монгол Улсын иргэн аж ахуй нэгж байгууллагад 15-аас 60 хүртэл жил хугацаатаагаар эзэмшүүлж болно гэсэн байна. За газар эзэмших хугацааг сонгохдоо 40 жилээс илүүгүй байхаар хуульчилсан байгаа юм. Хуулийн энэ залтаас Монгол Улсын газрыг Монгол Улсын иргэн л 100 жилээр эзэмших хэрэгтэй гэх ойлголт буух бах. Харин засгийн газрын шинээр найруулсан хуулийн төслийн 14-ийг тусгагдсанаар газар өмчлөгч нь төр Монгол Улсын иргэн байна гэж заасан байгаа юм. За эзэмшигч нь хинч байж болно гэх утга энд харагдана. Харин газар эзэмшүүлэх асуудал дээр мөнхөө газрын багц хуулийн шинжилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгагдсан байсныг хамтдаа харцгаая. За газрын тухай хуулийн төсөлд 15 дугаар зүйлд газар эзэмшүүлэх хуульчлалыг зохицуулж өгсөн байна. 15-ыг тусгагдсанаар газрыг энэ хууль заасан зориулалт хугацаа болцолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ гэсэн байна. Харин 15-ын 5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно. 18 дугаар зүйлээр газар эзэмших эрхийн хугацааг зохицуулж өгсөн бол 18-ыг газар эзэмших эрхийн хугацаа 15-аас 60 жил байна. Газар эзэмших эрхийг сунгах хугацаа нь нэг удаад 40 жилээс илүүгүй байна гэж хуульчилсан байнамаа. Монгол Улсын засгийн газар тэр дундаа барилга хот байгуулалтын яамнаас санаачлан боловсруулагдаж оруулж ирсэн газрын тухай багц хуулийн шинжилсэн найруулгын төслөөс та бүхэнд дөнгөж сая харууллаа. Гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжид газар эзэмших эрхийг нээлттэй дуудлага худалдааны үндсээр олгоно гэд шинжилсэн найруулгатаа тусгачихсан байж яагаад засгийн газар гадаадын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхийг зөвшөөрөөгүй гэж албан бичигтээ тайлбар хийснийг нь гайхаад байгаа юм. Газар эзэмших эрхийн хугацаанд ч Монгол Улсын иргэн гэсэн тодтогсон үг өгүүлбэрийг шинжилсэн найруулгын төсөлд огтхонч тусгагдаагүй байгааг олон нийт хардах хэрэгтэй. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмших эрхтэй болчих юм бол ялгаагүй л 100 хүртэл жилээр тухайн газрыг эзэмшиж болохоор байгаа юм. Харин гадаадын иргэнд газар ашиглуулах тухай зохицуултыг хуулийн төсөл тусгахдаа мөн хэрхэн тусгасан байсныг хамтдаа харцгаая. Газрын тухай хуулийн багц хуулийн шинжилсэн найруулгын төслийн 34-р зүйлд газар ашиглуулах зориултыг тусгаж өгсөн. Тэр дундаа 34-ийн 1-ийн 3 тусгагдсанаар Монгол улсад байнга 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын эрхцээний зориултаар газар ашиглуулж болно гэж хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн байсан юм а.
Улаан цайм ийм заалт оруулснаа оруулаагүй гэж мэлдсэн тайлбарыг албан бичгээр улсын хуралд хүргүүлсэн худалч сайдад итгэхгүй байх бас нэг шалтгаан юм. Харин гадаадын иргэнд газар өмчлүүлэх талаар хуулийн төсөлд зөвшөөрсөн утга байхгүй байгаа нь үнэн. Газрын тухай хуулийн төслийн талаарх шүүмжлэлтэй байр суурь төрүүлж 2 дугаар суваг телевизийн эфирээр цацагдаагүй гэдгийг энэ дайлимд бас хариуцлагатайгаар мэдэгдэе. Хаанаас үл мэдэгдэх шалтгаанаар хуулийн төсөлтэй холбоотой сөрөг мэдээллийг зөвхөн 2 дугаар суваг телевиз ярьж байна гэх элдв цуурхал сошиал медиад тавигдсанд залруулга хийх хэрэгтэй. Яг үдээд бол шинжлэлийн засгийн газар урдаас нь аруулзах үт хорхоод ч анхаарлаа хандуулж байгаа гэдэг нь үнэн. Тэдний хаашаа хэрхэн хөдөлгөөийг харж байж л дараагийнхаа захиалгыг хэвлэлээр дүүрэх учраас тэр юм. Угаасаа ч ам бөхтөө байх нэг боломжны юм шиг байна. Тиймээс энэ арга хэмжээг авч байгаагийнхын төлөө засгийн газрыг буруутгахгүй. Дахиад хэлэхэд засгийн газартай нэг тал болж жүжиглэх хүсэл надад байхгүй. За аль болох болохгүй аль нэг нь мэдээлэх үүрэгэл надад бий. Энэ үүрэг ёс зүйн хэмжүүртэй баригдаж сэтгүүл зүйн салбарт багтаж байгаа гэдгийг ч энэ далимт хэлэх хэрэгтэй. За 2 дугаар суваг телевиз ч гэсэн сэтгүүл зүйн салбарт ийм зорилготойгоор орж ирсэн. Санах хэрэгтэй байх. Түрүү үеийн парламентод ардын нам ашт малтамлын ордуудыг стратегийн ангилалд хамруулж, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хамлалтыг иргэдэд өгсөн байдаг. За амлалтаа биелүүлснийх нь илэрлэл нь 5 толгой оюутлогоо орд газрыг ашиглалтад оруулахаар харагдах байхаа. Гэвч харамсалтай нь эдийн засгийг урьдчилуулгаж давчин хугацаанд эхлүүлсэн дээрх орд газруудаас эрх үр өгөөж нь ямар байгаа вэ гэдгийг өнөөдөр хүн бүр мэдэж байгаа бах. Яг үн шиг ах нам 40-40 жил булаалгасан байсан эрхээ авсныхаа хариуд хийсэн ажилгүй суусан нэр зүүх хүсэл одоогийн эрх баригчдад байхгүй. Тиймээс тэд ч бас ямар нэгэн зүйлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай болжээ. Тэр нь газар. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт Монгол улс бичигдэж байгааг сануулад өргөө удам газар нутагтаа хэрэгэ гаргаж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж хэлж байсан нэгдсэн чуулганы хуралдаан дээр Фортуна Батбаяр сайдын ингэж хэлэх нь аргагүй. Учир нь түүний нэрнийхээ өмнө зүүсэн гоё тодорхойлолтынх нь утга, эд баялаг, мөнгө бэлэгдсэн эртний эмэгтэй бурхны нэршил байдгийн газраас ашиг шим хүртэхийн тулд бас л Фортуна бурхны бэлэгдлэр ажиллахад засгийн газар хизээ болох вэ гэдгийг асуух хэрэгтэй болчихлоо. За хуулийн төслийг эргүүлэн татсан ч дахин өргөн барихгүй гэсэн баталгаа байхгүй дахиад тодтогъё. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах заалт шинээр найруулад байсан засгийн газрын хуулинд байсан гэдгийг нотлохын тулд холбогдох хуулиудыг инх өсгөж харсан юм. За бас л засгийн газар иргэдэд худал мэдээллийг өгсөн гэдгийг найруулсан хуулийн төсөл нь инхүү баталж чаддаг юм. За газрын багц хуулийг эргүүлэн татчих болсон шалтгаандаа Монгол Улсын ерөнхий сайд хэрхэн тооцсон баримтыг та бүхэнд дэлгэцэнд давтаж харуулъя. За энэ баримтыг улсын хурлын дарга Задаахүүгийн энх болдын Twitter хуудаснаас олж үзэх боломжтой. За мөн захим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг энэ албан тоотыг бүрэн ихээр нь мэдээлсэн байгаа юм а. Газрын тухай хуулийг татаж авах болсон шалтгаанаа Монгол Улсын ерөнхий сайд гадаадын иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаж, за мөн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл үйл ажиллагаанд харааж байгаа тул аргагүйдээ татсан ухааны үгсийг бичсэн байгаа юм. За тэгвэл барилгот байгуулалтын яамнаас санаачлан боловсруулж оруулж ирсэн газрын тухай багц хуулийн төсөлд гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, тэр битгийхэл ашиглуулах тухай заалт бэлнээ тусгагдсан байсныг дээрх баримтаар та бүхэнд харууллаа. Худалч ерөнхий сайдтай байх юм хэцүү хэлсэн үг үйлдсэн албан тоот араас залруулгыг нь баримт тайлбар нэвтрүүлгээр миний бие хийлээ. За өнөөдөр улсын хурлын эдийн засгийн байнгын хорон дээр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай буюу Монгол Улсын ерөнхий сайдаас өргөн барьсан төмөр замын царгийн маргааныг шийдвэрлэх утга агуулга бүхий зорилготой энэхүү тогтоолын төслийг хэлц хэсгийг хаалттайгаар хуралдаж шийдвэрлэлээ. За хаалттай хуралдааны цаана ямар лобби, ямар тохиролцоо явагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би та бүхэнд маргааш баримт тайлбар нэвтрүүлгээр дэлгэрэнгүй мэдээлэх болно. Энд хүрээд өнөөдрийн баримт тайлбар нэвтрүүлэг дуусч байна. Маргааш энцэгтэй эргээд уулзъя. Анхаарлаа тооцонд баярлалаа. Студид төлгөө ажиллаа.